Сайн байна уу? Жишээлбэл подкастын тусгай дугааруудын нэг үнэхээр та бүхэнд хүргэх гэж байна. За тэгээ энэ удаагийн дугаараар өмнө нь мегабитээр ярьж байхдаа хэлсэнчлэн яг өмнөх 7 хоногт засагсан дугаарт ярьсан шүү дээ. Одоо хүлчдийн холбооноос зохион байгуулдаг хүлчдийн мэрэгжлийн шалгалт юу лээ? Хүлчдийн мэрэгжлийн шалгалт 2024 болох бүг тохиолдуулаад тэгээ энэ жилийн онцлог нь болохоор 1200 орчим ямар ч хариултгүй тестийг шинээр оруулж ярьж байгаа. Тэгээд энэ яг тестүүдийн авсан чи хөвчлэн нэг тийм одоо тохиолдолд өгүүлбэр маягаар өгөгдсөн болохоор бас нэлээд ажиллагаа шаардлагаар юм шиг харагдсан. Тэгээд бид гураас яг өөрсдөө сонирхоод одоо зарим жижиг хөлүүдээс нь хийж үзүүл ямар вэ, ярилцуул ямар вэ гэж ярьсан. За тэгэхээр тэр дугаар маань их хөвгөхөд бэлэн байна. За өнөөдрийн дугаараар болохоор бид хуульчдын мэрэгжлийн шалгалтын сорилго 2024 гэдэг номны яг хариултгүй тест хэсэг буюу 2 дугаар хэсгээс нь арилгын эсрэг хууль болон мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиудын нийлээд бол нэг 20 орчим л тест байгаа. Одоо энэ нөгөө нарийн хуулиудтай холбоотой бол нэг одоо 7-8 ч юм уу 10 орчим тестүүд л орсон юм байлээ. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол нэг 20 орчим тестийг бидэд өөрсдийнхоороо ажиллаад за тэгээд одоо ажилласан үр дүнгээ буюу хариултуудаа хэлээд ингээд явах юм байнамаа. Тэг яг нөгөө бидэд өөртөө бас энэ шалгалтанд бэлтэж байгаа болохоор нэгэнд бэлтэж байгаа юм чинь хамт бэлтэж байгаа хүмүүстэй хантай байх үүднээс тэ одоо хариултаа тулгаад ингээд явах үүднээс бол ингээд цөөхөн тесттэй хуулиудыг нь бас хийж үзье гэж шийдсэн байгаа. Яг уу бүх одоо юунуудаа хамт хийж чадахгүй ч гэсэн зарим нэг хуулиудаа хамтраад тэгэхэд бас сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Яг уу сонсоод тулгачиж бас болох юм те хийжсэн хүмүүс байвал тэгээ бас жоохон буруу зүрх ч юм уу санал зурж байгаа юм байвал шеэрлээрээ тэгээ бөөндөө харин угаасаа хариултгүй юм чинь тэгээд хин хөнгөө зөвөө мэдхгүй ч гэсэн тэгээ бөөндөө ярилцаж болох юм гэж бодсон. Тэгээ наан нэр нь юм хэлэхэд нөгөө өнөөдрийн одоо энэ дугаараар ярьж байгаа бидэд за энэ хариулт бидний зөв байна гэж хэлж байгаа. Энэ хариултууд маань бол яг эцсийн үнэн зөв хариулт гэж бид нар баталгаа өгч чадахгүй. Энэ бол яг бид нар өөрсдөө хуультайгаа хариултыг ажиллаад тэгээ бид эдийн л хариулт байгаа юм шүү. Тэгээд бид эдийн хариултаа зүрсэнтэй үгүй наа чи энэ юм шүү өнтер гэсэн юмнууд байх юм бол та хэд бас комент үлдээгээрэй. Таарч их юм бол бас комент үлдээгээрэй. Жохо итгэлтэй тий. Ер нь таарах ёстой. Таарахгүй байвал мэтгэлцээ энэ хүрээдэр мэтгэлцээ. Өргөгийн гадаа ирээд тоглохгүй юу лээ. Тоглох хэрэггүй. За тэгээ хариултгүй яг 1204 тест байгаа юм байна. Гэтэ яг ажилч эхлэхэд бол харьцангуй чанга санагдсан. Ажилч эхлэхгүй ч юм уу хүмүүс байвал эртхэн эхлүүл зүгээр юм байлээ гэж хэлье тий. Одоо ажлынхаа дараа ч юм уу чөлөө цагаараа 1-2 одоо энэ баг тест хийх хоббит болоод байгаа юм шиг 1-2 цаг сунгуутаа гүндээ одоо шууд тэгж бодсон шиг хурдан бол явахгүй байсан шүү. Таны хобби юу вэ? Хуульчийн тест ажиллах. Тийм л болчиход байна харин. Ер нь бол тэгээ шалгалт баталныг тийм хоббитой болж ахгүй бол нэр ялчгүй цаг амар шаардаж хийхээр байлээ. Харин тэгтээ өмнөх жилүүдийнхээ бодоход хүмүүс нөгөө бэлэн тест ингээд хараад яг ойлгомжтой байсан болохоор хамаагүй амар байсан баг. Тэгээ энэ жил яг өөртөө хийж байгаа нь яг үндэ бас айгу чанган цаашин гэтээ сонирхолтой хамаагүй цаг авах. Яг миний нэг санал бодсон юм нь нэгэн тийм амар ажиллагаатай хийхээр тест ингээд 1200 тест гэдэг чинь амар их тест байгаа байхгүй яг үндэ. Гаргаж байгаа юм чинь одоо нэг сар хагас хугацаанд нэг 40-50 хоног өгөх биш. Яаж нэг 3-4 сар өгвөл амар зүгээр санагцсан. Ер нь бол энэ жилээс нэрээ Америкийн нэгдсэн улсын Төрийн департаментын санхүүжилттэй илүү те. За буруу хэлж магадгүй ерөөдөө Америкийн санхүүжилттэй тийм нэг төсөл хэрэгжсэн юм лээ те. Fulbright-ийн тийм байлаа. Тэгээ тэр нөгөө төслийн хүрээнд ерөөдөө энэ хуульчийн шалгалтын одоо энэ тестийг нь те илүү шинжлэх, илүү одоо сайжруулах тийм чиглэлээр бас ийм төсөл хэрэгжсэн юм лээ. Тэгээ тэрний хүрээнд бас хамгийн сүүлд нь 10 тест байлээ. Би тэр тестүүдийг харсан чинь тэд нар айгүй тийм бодууштай, сонирхолтой тестүүд байсан. Хариултууд нь тэгээ нөгөө ийм яг ийм одоо бодит практик дээр хүмүүс нөгөө эргэлзэх үстэй. Бид эдний ер нь яг энэ жилийг хүртэл ингээд явж байгаа одоо тестүүд бол их хвчлэн шууд хуулийн зүйл заалт түүцэн те. Тэгээд нэг үгэн дээр ажиллах ч юм уу те. За бараг л тэр хуулийн 12-ийн нэгт юу гэж заасан бэ гэж асуух нь холгүй тестүүд байдаг. Тэгээ нөгөө тийм тестүүд
ажиллаж агаад илүү нэг тийм бүтээлч бодох юмтай тэгээ нөгөө юм тогтолцоонд одоо хуулиудаа зүгээр мэддэг байхаас гадна тэрийг яаж бодит практик дээр хэрэгэлдэг вэ гэдэг тийм тестүүд хийж үзсэн чи аягүй сонирхолтой байсан. Тэгээ яг нөгөө энэ жил бол одоо туршлын байдлаар гэх юм уу тий анхны байдлаар ингээд тестүүд маань өөрчлөгдөөд хариултгүй тестийг бид нарыг ингээд ажилуулад энэ төр ингээд явж байгаа. Тэгэхээр ер нь цаашдаа бол хулчин шалгалт илүү цаг зарцуулж бэлддэг. Тэгээ харцангуй бас хүндтэй эргээд нөгөө зөвхөн хуулийн зүйл заалтаа ингээд мэддэг байх нь бол хангалтгүй. Тэргээ практик дээр одоо яаж хэрэгэлдэг вэ гэдэг дээр бас дүн шинжилгээ хийж чадахт нь илүү тусаснаа тийм тестүүд рүү шилжих юм болов уу гэж бас гэдэг тийм найдвартай бас байгаа. Тийм тэгээд иймэрхүү одоо жишээ рүү шилжихтэй гол нь харин цаг айгу боломжийн өгстэй юм шиг санагдаж байна. Энэ жилийн тестүүд жишээлбэл өмнө жилүүд бол ингээл өмнөх жилийн тест нэг 80-90% ирдгээс ингээл ярьдаг ч тийм тэнгуүтэг ингээд яг 30-40% шин тест орж ирж байгаа ажиллах шаардлагатай болохоор өмнөхөөсөө арай урт хугацааг бодож өгстэй байсан ч юм уу гэж бол бодсон. Яг нөгөө яг харахгүй ихний удаа туршилт интерес нь болохоор өмнөхтөгөөд адилхан л намаа гаргах шиг болсон л тоо. За за хэлэх байлаа. За тэгээ эхлээ авилгын эсрэг хуулиас эхэлж дээ тэгээд юу яг та нөгөө номоо зэрэгцээд хийж байгаа бол уншаарай гэж л та тэгээд зэрэгцээд хийж байгаа бол номын маань 664 дээр утсан шүү. За эхний тест марлаа. За энэ авилгын эсрэг хууль нь бол яг 10 ширхэг тесттэй. Тэгээд бид тээр хувааж аваад дүр нэрэ гэж бодсон. За эхний нэгдүгээр асуулт нь юу гэж байгаа гэхээр асуулт нь унших хэрэгтэй мүү? Унших багтаа өгдөг хүн сонсож байгаа л үгсээ ойлгох. Тий асуултаа эсвэл яг нэг тайлбарлаж хэлчих юм тий. За эхний асуулт нь бол нөгөө авилгатай тэмцэх газрын даргаыг ямар субъект одоо хэдэн жилийн хугацаатаагаар томилдог вэ гэдэг ерөөхдөө үүнтэй холбоотой асуулт байсан. Яг нь өмнө нь одоо шууд ингээ асуучгүй энэ одоо ажиллах шаардлагатай тестүүд өмнө нь бол нэг тийм нөхцөл шиг ч юм уу тий аль хэдийн ийм үйлдэл хийгдсэн энэ зөв үү гэдэг тийм одоо бүтцээр агуулгаар ер нь бол дандаа явж исэн. Тэнгүүтээ нэгдүгээр тест нь бол яг ерөнхий сайд нь засгийн газрын хуралдаанаар авилгатай тэмцэх газрын даргаыг томилохоор санал болгуулсан. За тэгээ энэ нь бол ерөнхийдөө зөвхөн үндэслэлтэй юу гэдэг юм асуулт байгаа гэсэн үг. За тэгээд энэ хариултын бол би гэж бодсон. За авилгаын эсрэг хуулийн 21-ийн 1-дөр бол яг энэ дээр ерөнхий сайдын санал болгосноор улсын хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар бол авилгатай тэмцэх газрын даргаыг бол томилдог юм байлээ. Тэгэхээр энэ дээр бол ерөнхий сайд санал болгох нь бол зөв. За тэгээд улсын хурал сонсгол хийснээр 6 жилийн хугацаагаар томилноо юм лээ. Тэгээ би хайсан чинь 2019 оны улсын хурлын 37 дугаар тогтоолоор Зандрагийн Даштава гэдэг хүнийг авилгатай тэмцэх газрын даргаар бол томилсон байгаа юм лээ. Тэгэхээр 6 жилийн хугацаатай гээд яг сүүл үеийн мэдээ энэ төр бол одоо тэр хүнийг сольсон байсан гэдэг мэдээ бол алдаагүй гэж бодоход би энэ үнийг одоо байгаа гэж бодож байна. Тэгээд 6 жилийн хугацаатай гэхээр 19 он томилсон юм чинь 2025 он хүртэл ер нь ийм хүн байгаа юм лээ. За хоёрдугаар тест нь бол авилгатай тэмцэх газрын мөрдөгч Монголын их сургуулийн хуулийн сургуульд ингээд бүтэн цагаар багшлахаар болсон. За тэгээ энэ нь бол бас хуульд нийцгүй гэдэг ийм асуулт байсан. За тэгээд авилгатай тэмцэх хууль чи ерөөхдөө бас нөгөө төрийн одоо тусгай албаагч гэдэг утгаараа энэ нөгөө авилгатай тэмцэх газрын албаагчийн талаар одоо эрх зүйн байдал, нэмийн баталгаа гэдээ маш тийм тодорхой нарийн зохицуулсан байдаг юм байна лээ. За тэнгууд хариултууд нь юу гэж хэлсэн бэ гэхээр эрдэм шинжилгээний ажлаас бусад одоо хуулиар хүлээс үүргээс тийм бусад ажил хийхийг хориглоно. Эсвэл багш хийхийг одоо зөвшөөрөн те. Эсвэл багш болон гүйцэтгэх ажил хийж болно гэдэг иймэрхүү залтууд бол байсан. За тэнгуут одоо яг хууль заасан тэр зохицуулалтын хариултуудыг нь тулах юм бол A буюу авилгатай тэмцэх газрын албан хаагч нь эрдэм шинжилгээнийхээс бусад хуулиар хүлээс үүрэгт нь үл хамаарах ажил албан тушаал хавсран гүйцэтгэх хориглох нь одоо хууль зөрчсөн буюу энэ тестийн хувьд энэ хүн бол мөсөө хуулийн сургууль бүтэн цагаар багшлах боломжгүй гэдэг ийм хариулт гарч ирж байгаа гэсэн үг. Яг бусад хариултыг харах юм бол одоо яг хууль харахгүй хийх юм бол баг бүгд ингээд айгу эргэлзээтэй юм шиг надад харагдаад байгаа байхгүй юу? Багш хийж болох юм шиг те. Одоо жишээ шүүгч мөгчтэн багш хийж болдог штэ те. Болох юм шиг. За тэнгуүцд бол одоо хагас цагаар багшлах, бүтэн цагаар багшлах гэж бол нэрийн заагаагүй гэдэг тиймэрхүү юмнуудыг харах юм бол зөвхөн эрдэм шинжилгээний л үр ажил хийх боломжтой гэсэн үг. Тэгэхээр багшлах бол яг эндээ ордоггүй юм байна гэж би бодсон. Нөгөө нэг та марлаа ярьсан чи яг санчлаа. Би өмнө яг бодож явахдаа ингээд тестүүдийг заримыг нь ингээд логикоор хийчих болох байх гэж бодож ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь яг нөгөө тестүүд ажиллаад үтсэн чинь бүр яг хуулийн зүйлсийн бүр яг таг л мэдчихэхгүй болвол айгу эргэлдээтэй ийм хариултууд ганц хоёр нэг тийм үгийн зөрүүтэй ч юм те ийм юм хээ за тэгээ яг сайн л уншихгүй болвол зур
гол нь өөр нэг үг оруулсан ч юм уу те. Яг тийм тестүүд бол айгүй их байсан. Тэгэхээр юу яам энэ найзууд одоо бас тест ажил. Үндэ Одоо амарч ажиллаж болно. Тест бас бэлтгэе гэдэг шиг. нэрээ тоглоомчгүй яг тийм үгийн зүрх мөрөн дээр ч юм уу. Ингээд утгын хувьд ч юм уу эсвэл зарчмын хувьд харангуут хоёр хариулт нь хоёлоо зөв юм шиг те. A B нь хоёлоо зөв юм шиг. Тэгээ яг хуулиас нь харах юм бол яг ингээд үгийн зөрүүтэй ч юм уу тиймэрхүү тестүүд бол нэлээд ажиглагдсан болохоор ерөнхийдөө ингээд логикоор хийчихнэ гэж бас бодолтгүй юм байлээ шүү гэдэг нэрээс сануулч те. За 3 дахь тест нь бол нийт албан тушаалтан биеийн өөрийн хөрөнгө орлогыг мэдүүлэхдээ 1 жилийн хугацаатай тэнцэх хэмжээний орлогыг худал мэдүүлсэн байна. За тэгээ энэ тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ гэдэг ийм асуулт байсан. За тэгээ энэний гол нөхцөл нь бол нэг жилийн хугацаанд 1 жилийн цалинтай тэнцэх хэмжээний орлого худал мэдүүлсэн гэдэг нь бол гол нөхцөл байгаа. За тэгээд нөгөө авилгатай тэнцэх хууль дээр болохоор яагаад хуулийн дээр дандаа буруулдаг юм бол авилгын эсрэг хууль дээр болохоор за тэнцэх эсрэг хууль дүнчний утгатай л да. За авилгын эсрэг хууль дээр болохоор одоо энэ нөгөө мэдүүлэг гарах ёстой одоо үүрэгтэй этгээдүүд ямар хугацаанд одоо энэ үүргийг биелүүлэхгүй болвол ямар хариуцлага хүлээх вэ гэдэг талаар нэрийн зохицуулсан байлээ. За тэгээ энэ болохоор тус хуулийн 13-8 дугаар хэсэг дээр 13-ийн 8 дугаар зүйл дээр байгаа. За тэгээд мэдүүлэг гаргачдгээд нь одоо энэ хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулсан эсвэл бүр бүртгүүлээгүй эсвэл бүр худал мэдээлсэн болвол ингээд дөрвөн төрлийн ялгаатай хариуцлагыг бол оногдуулдаг юм байлээ. За эхний тохиолдолд бол жишээлбэл 1 сарын цалинтай эсвэл цалин усны тэмцэх түүнээс одоо илүү хөрөнгөийг ч юм уу худал мэдүүлсэн бүртгүүлээгүй гэдэг одоо 1 сартай гэхдээ 1 сарын цалинтай тэмцэх эхнийх нь. За тэнгуүтээ энэ нь гэхдээ хүндлэхгүй гэдэг шалтгаантай бол зүгээр сануулгах одоо арга хэмжээ авдаг. За харин хоёр дахь тохиолдолд 6 сар хүртэл сарын цалин үстэй тэмцэх хэмжээний хөрөнгө орлого мэдүүлээгүй за худал мэдээлсэн эсвэл хугацаа хожимдуулсан ч юм уу те түрүүний хэлсэн нөхцлүүд байгаа болвол цалингийн хэмжээг нь болохоор 3 сар хүртэл хугацаагаар 30%-аар бол бууруулдаг. Тэгэхээр хоёр дахь нь болохоор цалингийн бууруулдаг юм харга хэмжээ байгаа. 3 дахь нь болохоор 6 сараас 1 жил хүртэл хугацаатай тэмцэх хэмжээний цалинтай тэнцэх одоо хөрөнгө орлогыг бас мэдүүлээгүй хожимдуулсан гэнтэр байх юм бол албан тушаалыг бууруулах эсвэл одоо бас дахиад цалин хөлсний хэмжээг нь 3 сарын хугацаатаа 30% хүртэлээр бууруулах. За хамгийн сүүлийнх нь болохоор 1 жилийн цалин хөлсөд тэнцэх эсвэл түүнээс дээш хэмжээтэй одоо дахиад энэ хөрөнгө орлогыг мэдүүлээгүй худал мэдүүлсэн байх юм бол албан юуг нь тэгээ албан тушаалаас нь огцруулах хүртэл одоо буюу ажлаас халах юм арга хэмжээ авдаг гэсэн үг байна. Тэгэхээр энэ тохиолдолд яасан бэ гэхээр Б нь 1 жилийн хугацаатай тэнцэх одоо тэр цалин үлстэй одоо тэнцэх хэмжээний үнийн дүнг мэдүүлэг биш худал мэдүүлсэн байгаа болохоор D хариулт дээр байгаа буюу дөрөв дэх арга хэмжээ болох албан тушаалтанд нь огцруулах буюу ажлаас халах арга хэмжээ авах юм байна гэдэг ийм нөхцөл төрж байгаамаа. Нөгөө нэг авилгатай тэмцэх яг үйл ажиллагааны авилгын эсрэг үйл ажиллагааны айгүй том хэсэг нь бас энэ хөрөнгө орлого мэдүүлэх дээр нөгөө амар ач холбогддог байна. Яагаад гэж байгаа вэ гэдэг тэгэхээр нөгөө нийтийн албан тушаалтан буюу те одоо ингээд төрийн ямар нэг чигүүрийг хэрэгжүүлж байгаа. Тэгээд өөрийнхөө одоо албан тушаалын хувьд бусад хүнд ямар нэг эрх хөдөлгүүлж үүрэг хүлээлгэж болохгүй тийм хүмүүс одоо тэрийг ашиглаад өөртөө ямар нэгэн байдлаар ашиг хонжоо олох тийм нөхцөл гарах үедээ тэгээд тэр нь эргээд нөгөө хөрөнгө орлого нь одоо 1 жилийн дотор огцон өссөн байдаг ч юм уу тэр нөгөө ийм графикийг нь хардаг учраас хөрөнгө орлогын мэдүүлгийг айгүй чухлаар тавьж үзээд тэгээд бүр ингээд ажлаас халах огцруулах хүртэл тийм хариуцлагатай тий хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдүүлээгүй буруу мэдүүлсэн ийм чухал зүйл байгаа юм бэлээ. За тэгээд дараагийн тест болохоор ингэж байгаа юм. Авилгатай тэмцэх газрын мөрдөгч А-гийн эхнэр Б нь болохоор авилгатай тэмцэх газарт нэгтлэн модогчийн албан тушаалд ажиллахаар хүсэл гаргасан. За тэгээд ерөнхийдөө бол нөгөө ажлын ярилцлага шалгалтандаа тэнцээд тэгээд тийм учраас нөгөө нэгтлэн модогчоор томилогдсон гэж. За тэгээд энэ нь хуулиар өргөсөн үйлдэл мөн үү гэсэн ийм асуулт байгаа. За ерөнхийдөө гэр бүлийн 2 хүн авилгатай тэмцэх газарт ажиллах болох юм уу те гэр бүл төрөл садангийн ийм халбаа амралттай хүмүүс ажиллаж болох уу гэдэг ийм асуулт байгаа юм. За тэгээ хариултуудаас бол сонирхохгүй байх үтнээс D хариулт нь зөв уучлаарай C хариулт нь зөв тийм авилгатай тэмцэх газрын албан хаагчид нь хоорондоо нэг гэр бүлийн буюу төрөл садангийн холбоотой байхыг хуулиараа хоригддаг. За хуулийн даалт нь бол авилгын эсрэг хуулийн 25/2 дээр ийм хоригдолт байгаа. За тэгээд нөгөө авилгатай тэмцэх газрын албан тушаалтнуудад юм уу ер нь нөгөө ийм янз янзын хязгаарлалтууд амирх тавьдаг юм лээ. Яагаад тэгэхээр нөгөө
өөртөө айгүй чухал чигүүрийг хэрэгжүүлж байгаа, өөртөө сонирхлын зөрчил ямар нэг байдлаар гаргаж болохгүй тийм хүмүүс учраас за авилгатай тэмцэх газарт бол одоо нэг гэр бүлийн ч юм уу те төрөл сад ингээ холбоо харилцаатай хүмүүс бол огтоосоо ажилтдаггүй дандаа өөр хүмүүс ажиллагаа гэсэн үг байх нэ. Би энийг гэхдээ яг хөлийн залтанд би энэ тестийг ажиллахаас өмнө уншсан байхгүй. Тэгээ бодохдоо хэрвээ тэнд ажиллаж байгаа суучвал яах вэ гэж аль нэг нь ажилласаа гарах хэрэгтэй юу? Аль нэг нь ажилласаа гардаг бах та. Хайчуудаа одоо ялаа гэсэн ажилласаа гарнаа. Бүр яг бүх юунуудынхаа өмнө үү? Хамтран ажиллахынхаа өмнө хайчуудаа удаад нэг нь ажилласаа гарах нэ. Гарах нэ. За 5 дугаар тест юу гэж юм бэ гэд тэгэхээр авилгын эсрэг үйл ажиллагаа явуулдаг А төрлийн бас байгууллага нь дүрмдээ заасан үйл ажиллагааныхаа чиглэлийн хүрээнд авилгатай тэмцэх газартай хамтраад авилгаас урьдчилан сэргийлэх тийм үйл ажиллагааны 1 сарын тийм кампайн зохион байгуулсан гэж байгаа. За тэгээ энэ хэсэг бол ер нь ямар ч ач холбогдолгүй заяа. За хамгийн чухал асуулт нь юу гэхээр зүгээр авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа гэдэг нь хуулийн утгаараа юу гэсэн үг вэ л гэсэн асуулт байгаа байхгүй юу? Тэгэхээр түрүүний өмнө миний уншдаг хэсэг бол одоо төдийлөн эргэцэн ач холбогдолгүй гэдэг шиг тестэнд бол ач холбогдолгүй хэсэг байх нэ. За авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа гэдэг бол авилгын эсрэг хуулийн нэр томьёоны тайлбар хэсэгт бол тодорхой заагаад өгсөн байгаа. Авилгын эсрэг хуулийн 3.1-6 зааснаар за тестийн хариулт нь бол бие зүв авилгын шалтгаан нөхцөлийг нь судлан тогтоох. За тэдгээрийг арилгах, авилгыг тасн зогсооход чиглэсэн арга хэмжээний зохицолборыг хэлнэ гэд тэгжээлээ. За тэгээд энийг манай найз Тэлмэн болохоор юу гэж хэлсэн бэ гэд тэгэхээр Гречи Тэлмээс хоншиж байл. Өршлөөс сэргийлэх үйл ажиллагаа тэнцүү зохицолбор гэж хэлж гисэн. Ажил дээр энэ тестийг ярьжсэн чинь. Тэгээ нөгөө өөр зохицолбор гэдэг тийм тодорхойлт байхгүй юу? Бусд нь нэг тийм цогц мөгцсөн тийм үгээр илэрхийлэгдсэн байна гэж хэлжээ. За тэгэхээр 5 дугаар тестийн зөв хариулт бол би байх нэ. За 6 дугаар тест асуулт нь юу гэж байгаа вэ гэхээр нийтийн албан тушаалтан Б нь өөрийн хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдүүлэхдээ зөвхөн өөрийн нэр дээр байдаг хөрөнгүүдээ мэдүүлсэн гэж байгаа байхгүй юу? За тэгээд түүний гэр бүлийн гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг бол нөгөө хоом дээр нь тусгагдаагүй юм билээ. За тэгээ энэ нь гэд тэгж байгаа. За тэгэхээр авилгын эсрэг хуулийн 12-т зааснаар бол нөгөө мэдүүлэг гаргагч нь өөрийн болоод гэр бүлийн гишүүдийн хөрөнгө орлого нөгөө зээл энтер гэсэн тэр мэдээллүүдийг бол үнэн зөв хөрөнгө орлого мэдүүлэхдээ тусгах ёстой байдаг. За тэгэхээр энэ тестийн хувьд бол A хариулт нь зөв байгаа байх нэ. За бусад хариултууд нь бол одоо тий зөвхөн өөрөөсөө гадна найз нөхдийнхөө хөрөнгө орлого хамаатан садын садныхыг мэдүүлэх ёстой энэ гэсэн. За тэгэхээр тэд нар бол арай хүрээнээс хэтэрчж байгаа хөрөнгө орлого мэдүүлэхэд бол өөрийн болон гэр бүлийн гишүүдийн мэдээллүүд хамаарах нэ гэсэн үг. Одоо эхнэрийн ч юм уу нөхрийн ч юм уу тий. За 7 дугаар тест юу гэж байгаа вэ гэж. Тэгэхээр авилгатай тэмцэх газрын дарга А нь томилогтод удаагүй байгаа бөгөөд тэрээр хөрөнгө орлогын мэдүүлгийг хэнд бүртгүүлж хадгалуулах үүрэгтэй вэ гэдэг тэгж байгаа. За хөрөнгө орлогын мэдүүлэгийн хувьд бол яг нөгөө нэг юм процессын шинжтэй юунууд бол зөндөө байгаа. Тэгээ хизээ одоо хөрөнгө орлогын мэдүүлэхийн тэгээд хөрөнгө орлогын мэдүүлэхээ те хинд ер нь мэдүүлэхийн тэгээд тэр нь цаашаага хин рүү өгөх ёстой юм гэсэн юмнууд байгаа. За тэгэхээр яг энэ 7 дугаар тестийн хувьд бол авилгын эсрэг хуулийн 11.1-2-т заасны дагуу бол авилгатай тэмцэх газрын дарга нь улсын хурлын хууль зүйн байнгын ороонд бол өөрийнхөө хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгүүлж хадгалуулах үүрэгтэй гэдэг энэ хариулсан зөв юм байна гэж бол ажилласан байгаа. За тэгээ энэ дээр яг нөгөө нэмээд юу яхад за бусад тестүүдийг нөгөө нэмээд хэлэхэд A хариулт нь бол шүүхийн ерхий зүйлд хадгалуулах хэрэгтэй гэж байгаа. За шүүхийн ерхий зүйлд бол нөгөө бүх шатны шүүгчд болон тэгээ нөгөө өнцөлийн цэцэн гишүүд өөртөөхөө хөрөнгө орлогын мэдүүлгийг хадгалуулт юм хэлээ. За нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд гэж байгаа. За энэ бол нөгөө иргэдийн төлөөлөгчд болон энэ хадгалуулах ёстой. За авилгатай D хариулт нь бол авилгатай тэмцэх газрын дэд дарга гэж байгаа. За авилгатай тэмцэх газрын дэд дарга бол ямар нэг байдлаар хөрөнгө орлогын мэдүүлэг одоо хадгалах те бүрэг бол хүлээгээгүй юм байлээ. За тэгээ энэ дээр нөгөө улсын хурлын хууль зүйн байнгын ороо гэдэг ийм одоо субъект дурдгдсан дээр хэлэхэд ер нь авилгын эсрэг хууль дээр бол улсын хурлын хууль зүйн байнгын ороо нэлийн тийм айгуу чигээр тэнцвэртэй байт юм билээ. Тэгээд жишээ нь юу байдаг вэ гэд тэгэхээр авилгатай тэмцэх тухай хууль авилгын эсрэг хууль авилгын эсрэг хууль дээр болохоор яг нөгөө хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах ёстой албан тушаалнуудыг бүр нэрлээ заагаад өгсөн байдаг те ингээд ерөнхийлөгчөөс хэлж хэлдэг те.
За тэнгууд хамгийн доотлолт нь болохоор юу яаж болно гэдэг юм бэл яг хуульд нэрлэн заагаагүй боловч нэмээд зарим нэг субъектууд бол хөрөнгө орлого мэдүүлэг гаргаж болно. За тэрийг бол яадаг вэ гэхээр авилгатай тэмцэх газрын саналыг үндэслээд энэ улсын хурлын байнгын хууль зүйн байнгын бол чагсаалтыг батлах тийм эрхтэй байд юм байлээ. Хуульд зааснаас бусад ямар субъектууд хөрөнгө орлого мэдүүлэг гаргах вэ гэдэгтэй. За энэ миний санаж байгаагаар нөгөө хариулттай тестийн дунд бас тест байсан шүү. Тэгэхээр анхаарал авах хэрэгтэй. За нэмэх нь авилгатай тэмцэх газар нөгөө бүх хөрөнгө орлогын мэдүүлгүүд одоо нөгөө өөрийнхөө дарга дэд дараагаас бусад тий бүх хөрөнгө орлогын мэдүүлгүүдэд цуглуулангуудаа жил болгоны 4 сарын 15-ны дотор болохоор яг энэ хууль зүйн байнгын ороо руу нөгөө мэдээлэл хөрөнгө орлогын мэдүүлгүүдийн мэдээллийг бас жишээ нь явуулт юм байлээ нэгтгээд тэгэхээр энэ хөрөнгө орлогын мэдүүлгүүдийн мэдээлэл нэгтгэхдээ бас энэ хууль зүйн байнгын ороон дээр очдог гэсэн үг. За тэгээд яг бас харснаар одоо нөгөө авилгатай тэмцэх газар чинь бас нэг л ингээд гэхдээ засгийн газраас тусдаа ч юм уу тийм нэг тусгай чиг өргөгүй байгууллага байгаа шүү дээ. Тэнгүү дээр нь байгаа хяналтын байгууллага нь улсын хурлын хууль байнгын оролч юм шиг. Тэгээд улсын хурлыг төлөөлж тавьж байгаа юм шиг юу н харагдчихжээ. За тэгээд энэ үрээд дараагийн тест рүүгээ шилжээ. 8 дугаар тест нь юу гэж байгаа вэ гэж тэгэхээр за цэн авилгатай тэмцэх газарт олон жил ажилласан бөгөөд авилгатай тэмцэх газрын даргын албан тушаал томилогдохоор материалаа бүрдүүлээд ерхий сайдад гүргүүлсэн. За тэгээд авилгатай тэмцэх газрын дарга томилогдоход гээд ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ гэж байгаа. За тэгээд энэ 8 дугаар тестний зөв хариулт нь бол D хариулт. За хуулийнхаа заалт нь бол авилгын эсрэг хуулийн 21-ийн 3-1 гэсэн ийм заалт байх нэ. За тэгэхээр авилгатай тэмцэх газрын дарга бол ямар шалгуурыг хангасан байх ёстой гэдэг вэ гэж тэгэхээр төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан 45 нас хүрсэн. За эрх зүйч мэрэгчлээ удирдах болон мэрэгжлийн ажлын мэдлэг туршлагатай. Тэгээ нэмхийн сүүлийн 5 жил нөө ямар нэг байдлаар улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй гэсэн ийм одоо ерөнхий шаардлагыг бол хуульд тавьж өгсөн гэх юм байна. Төрийн албанд 15 жил ажилласан байх юм бол одоо эрх зүйч нар бид нар болоос авилгатай тэмцэх газрын дарга болж болох юм байна дээ. Одоо тэгэхээр хоёуланд нь бол чинь төрийн албанд 15 жил ажилласан чэйс хэрэгтэй бай тээ. Хоёулаа бол бүр шаардлага хангаж эхлэхгүй. 45 оноос хүрсэн гэдэг чинь 30 настайгаас 15 жил ажилласан байхад бол 45 хүрэхэд 15 жил төрийн албанд ажиллаж байгаа юм байна. Тэгээд нөгөө улс төрийн албан тушаал руу орчлохгүй 5 жил тээ сүүлийн 5 жил. За ийм хариулт ахнаа. За 9 дахь тест нь юу гэж байгаа вэ гэдэг тэгэхээр авилгатай тэмцэх газрын мөрдөгч эм нь улс төрийн намын удирдах албан тушаал томилогдсон бөгөөд за мөн Монгол улсад шинээр дэлгэрч байгаа шашны байгууллагын удирдах зөвлөлд сонгогдсон ажиллаж байгаа гэж байгаа. Тэгээ энэ нь хоригдсон үйлдэл мөн үү гэж байгаа. Энэ юм бол мангар нийгмийн идэвхтэй улс төрийн нам гэснээр шашны байгууллагын ийм хүн байна гэсэн байх нэ. За тэгэхээр энэ тестийн юм маань зөв хариулт нь бол B хариулт. За тэгээ хуулийн заалт нь бол 25-1 байгаа. За авилгатай тэмцэх газрын албан агчид нөгөө өмнө дурдсанчлан нөгөө ийм зарим хязгаарлалтууд үйлчилдэг гэсэн. За тэдгээрийн нэг нь бол энд гарч ирж байгаа. Авилгатай тэмцэх газрын албан агч нь бол нам, үйлдвэрсний эвлэл, шашны байгууллага болон тэдгээртэй адилдах бусад байгууллагад гишүүнээр элсэх. За тэгээ удирдах албан тушаал сонгогдох томилогдохыг хориглоно гэж байгаа. Тэгэхээр ерөөхдөө ямар нэг байдлаар нөгөө намын харьяалалгүй одоо шашны бас байгууллагад гишүүнээр элсээгүй нэмэх нь нөгөө үйлдвэрсний эвлэл бас одоо ямар нэг байдлаар гишүүнээр элсээгүй нэмэх нь удирдах байгууллагад нь бас одоо томилогдож болохгүй гэж байгаа. Ийм хориглолт үйлчлэлтэй юм лээ. Одоо сайн төрлийн клуб энтерл биш бол ер нь бас хамаа намаагүй юм дэх орж болохгүй юм албан тушаал байх нь шүү дээ. Аха. За ингээд энэ хүрээд авилгын эсрэг хуулийн сүүлийн тестэн дээр хэдүүлээ ирсэн байна. 10 дахь тест. За 10 дахь тест маань асуулт нь юу гэж байгаа вэ гэхээр авилгатай тэмцэх газрын мөрдөгч уун 2024 оны 2 сарын 10-ны өдөр их нэртэйгээ бал сараа тэмдэглэхээр Таиланд улсыг зорчээ. Баярмаа тий. Баяр зүйл явдлаа. Энэ хоёртой баяр үргээ ярьж. Тэгээд тэрээр ийхүү гадаад улсад зорчихдоо ямар нэгэн албан тушаалнаас зөвшөөрөл аваагүй бөгөөд тэгээ энэ нөгөө түүний идэлх ирэх гэж бодчихъя гэж байгаа. Тэгээ угаасаа нөгөө хувийн ажиллаа гадаад руу явж байгаа учраас бас тараа тэмдэглэх гэж тийм. Тэгэхээр энэ нь ер нь бол зөв үү гэсэн ийм асуулт байгаа юм. За тэгээ түрүүн хэлсэнчлэн авилгатай тэмцэх газрын албан тушаалтнууд айгүй олон хязгаарлалтад үйлчлдэг гэж ярьжсэний нэг нь энэ. Тэгээ би өөр энийг жоохон бас гайхсан. Нөгөө юу юм бэ лээ? Одоо хувийн болон тийм зөв хариулт нэ. За хуулийн заалт нь бол 25-1-ийн 4. За тэгээд юу яд юм бэ? Авилгатай тэмцэх газрын албан агч нь бол авилгатай тэмцэх газрын нөгөө даргын зөвшөөрлгүйгээр за албаны ажиллаар явж болохгүй нэмэх нь хувийн ажиллаар бас гадаадд зөрчихийг хориглолт юм билээ. Тэгэхээр хувийн ажиллаар явахдаа үртэл ерөөхдөө мэдэгдээд авилгатай тэмцэх газрын даргын зөвшөөрлийг авах шаардлагатай
болт юм элэ. Гэхдээ бас сонин те харин хувийнхаар хүртэл явахад Одоо явуулахгүй гэвэл басараа тэмдэглэхгүй байх уу? гол нь зөвшөөрөлгүйгээр яж байгаа хгүй зүгээр мэддэгдэх энэ төр л ш те. Бүр зөвшөөрөлгүйгээр гэхээр заасан байлээ. Энэ яг бас нэг юу нэг одоо үнэхээр өөрийн мөнгөөр явж гинөө бусдын мөнгөөр явж гинөө те эсвэл нэг тим одоо ямар нэгэн нөлөөлөлт авцсан уу ч гэдэм үү тиймэрхүү бас сэтлэгийн улмаас тийм зөвшөөрөл авдаг гэж магадгүй л те. Тэр нөгөө хариултаа тестүүд дээр харин ерөөхдөө байсан одоо бусдаас одоо бэлэг дурсгалын юм авч болохгүй те эсвэл бусдын мөнгөөр одоо гадагшаа тутагш явж болохгүй амралт дугаалганы явж болохгүй гэдэг бас ер нь яг тиймэрхүү юмдаас холбоотой байж магадгүй гэж бодлоо. За тэгээд энэ үрээд авилгын эсрэг хууль маань бол энэ хоёр талентын хаашаа явж байгаа юм. Авилгын эсрэг хуулийн маань 10 тест ингээд дуусж байна. За дараагийн хууль руугаа бид нар шилжиж чинь дараагийн хууль нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх тухай хууль байгаа. За тэгээд та нөгөө номоо харж байгаа бол яг 715 дугаар улснаас энэ хуулийн маань тестүүд эхэлж байгаа. За тэгэхээр энэ хууль нь бол бас өөрөө яг 10 тесттэй. 11 тесттэй байгаа юм байна. За тэгэхдээ мөнгө угаалan терроризмын санхүүжүүлэлтэд тэмцэх тухай хууль энэ харилцаач өөрөөхтэй холбогдох амар олон журамтай ч юм уу те хууль нь бас өөрхөн том штэ. За тэгээд яг кейсүүд нь бол яг тийм юутай явжсан одоо нэг тийм асуудалт нь л яг тийм кейс шиг болж явж илээ. За нэгдүгээр асуудал нь юу гэж байгаа гэхээр ерөөхдөө бол яг бас юулдаг гэж. Нэгдүгээр асуулт нь бол яг мөнгө угаах гэж юу вэ гэдэгтэй айгу холбоотой. Гэтэ өгөгдлийн хувьд болохоор одоо нэг хүн автобусны дотор явж байгаад гар утас хулгайлаад тэр гар утсыг түүний одоо хулгайлсан этгээдийн найз нь цаашаа зарж борлуулахтай холбоотой ийм өгөгдөл өгөгдөөд гэхдээ одоо энэ хоёр хүний одоо энэ хийсэн юм хулгайлчаа тэргээ зараад байгаа үйлдэл нь одоо яг мөнгө угаах гэмт хэрэг мөн үү буюу мөнгө угаах гэмт хэрэг гэж юу вэ? Мөнгө угаах гэдэг нь юу вэ гэдэгтэй холбоотой ийм асуудал байсан. За тэгэхээр тус одоо тестийн хувь зүгээр бол C буюу тус хуулийн 3-1-1-д мөнгө угаах гэдэг одоо энэ үнэлэг бол ингээд тодорхойлсон байгаа. За тэгээд ер нь бол яг шууд хэлэхэд энэ хариултуудаас хамгийн уртан заа юу гэх юм угаах гэж дараад шүү гэдэг. Үнэ. Гэхдээ нээс нөгөө бүх тестийг уртан гэж бодоорой. За тэгээ энэ хариулт дээр юу гэсэн байгаа вэ гэдэг юм бол мөнгө угаах гэдэг чинь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмсэн, ашигласныг за эсвэл түүний хууль бус их үүсвэрийг нуун далдлах гэмт хэрэг үйлдэхэд оролцсон альва этгээдэд хувийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн за эсвэл түүний бодит шин чанар их үүсвэр, байршил, захиран зохицуулах арга за тэгээ эзэмшигч эд хөрөнгийн эрхийг нуун далдасныг бол ойлгох учир одоо энэ саяны гар сулгаалчаа түүнийг нь зараад байгаа хоёр этгээдэд бол ерөнхийдөө мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ гэдэг ийм хариулт байсан. Яг нь ерөнхийдөө харах юм бол тэр нөгөө гэмт хэрэг үйлдэж оглоод байгаа зүйлээ одоо хууль ёсны юм шиг харагдуулж болох үе хит хитэн юм үйлдэлүүд байж байгаа. Тэгээд эдгээр нь бол бүгд ерөнхийдөө энэ мөнгө угаах гэдэг тодорхойлолт нь бол орноо гэдэг үнээс харж болох нэ. За хоёр дахь асуулт нь болохоор А банкны харилцагч иргэн бэ улс төрт нөлөө бүхий этгээдийн нэр дээрх их хэмжээний гүйлгээ бол хийсэн. За тэгээд тус гүйлгээнд ямар субъект тусгаалын хяналт тавих вэ гэдэг одоо ийм асуулт байсан. Яг гол асуулт нь бол улс төрт нөлөө бүхий субъектийн одоо нэр дээр тэр хийгдэт байгаа хэмжээний гүйлгээ ч юм уу те яг энэ хуулийн зохицуулалтанд орох тэр харилцаанд хийг хяналт тавих вэ гэдэг ийм асуулт байсан. За энэ нь бол тус хуулийн 4-ийн 1 болон 6-ийн 1-ийн 3 дээр байгаа. За хариулт нь бол A буюу санхүүгийн мэдээллийн алба буюу одоо Монгол банк дотор байдаг санхүүгийн мэдээллийн алба байгаа. За хууль дээр юу гэж байсан бэ гэдэг юм бол одоо хэд хэдэн этгээдийг чагсаагаад за эдгээр этгээдэд бол энэ хуулийн 4-ийн 1-т заасан субъект тусгаалын хяналт тавина гэж бол заасан. За тэгээ 4-ийн 1-т нь ямар субъектыг заасан бэ гэх юм бол санхүүгийн мэдээллийн албыг бол зааж байгаа. Тэгээ энэ мөнгө угаах терроризмтэй тэмцэх харилцаанд угаасаа хамгийн үүрэг гүйцэтгэдэг хяналт шалгалт хийдэг нь бол угаасаа Монгол банкны эдэргэд гэдэг юм болоо одоо дотор гэдэг юм болоо барилдаг санхүүгийн мэдээллийн алба. За Монгол банкны санхүүгийн мэдээллийн алба тийм байдаг байгаа шүү. За 3 дахь асуулт нь бол Иргэн хаан Монгол Улсын хилээр гарахтаа 20 сая төгрөгийг бэлнээр авч явж байгаагаа гайлд мэдүүлээгүй. За энэ нь ерөөхдөө хуульд нийтгүү Монгол Улсын хилээр бэлэн одоо мөнгийг нэвтрүүлэх бол тэр нь хэр хэмжээний мөнгө байх ёстой. Энийг гайлд мэдүүлэхэд одоо яаж мэдүүлэх ёстой вэ гэдэгтэй холбоотой асуулт бол байсан. За тэнгуут тус хуулийн 15-1 зааснаар Монгол Улсын хилээр 15 сая төгрөгөөс дээш эсвэл түүнтэй тэнцвүүц одоо гадаад байлуудыг бэлнээр ингээ оруулж ирэх гэж байгаа бол гайл заавал мэдүүлэх ёстой. За 15 саяас доош авах юм бол тэрийг бол мэдүүлэх шаардлагагүй гэж ойлгож болно. 15 сая төгрөгөөс дээш эсвэл одоо түүнтэй тэмцэх хэмжээний бас валюттэй байх юм бол заавал гайлын мэдүүлэх ёстой ах нэ. Энэ тест чамд жоохон алтаатай санагдсан уу? Яг энэ 3 дугаар тест ингэж байгаа
байхгүй. Эхний өгүүлбэр нь нэг хүн тэ Монгол улсын хилээр гарахтаа боёо гарахтаа 20 сая төгрөг авч гарах гэдэг байгаа байхгүй. тийм ээ. Асуулт нь Монгол улсын хилээр нэвтрэгтэй. Тийм шүү дээ. Хэдэн сая төгрөгнөөс дээшхийг нөгөө мэдүүлдэг вэ хичээллээ тийм. Тэгээ гол нь өрөөсөө гарахтаа хүн мэдүүлэхгүй гэсэн ямар ч хариулт байхгүй дандаа тийм үнийн дүнтэй хариулт байгаа. 15 сая төгрөгөөс дээш, 20-оос дээш, 30-аас дээш, 50-аас дээш ингүүд тэгэл явж зүг нь 15 сая төгрөгөөс дээш. Тэгээ би энийг харцдаг. Тийм аач гарах гэдэг юм аахгүй. За дараагийн тест нь бол бас нөгөө саяны үнэн дүнтэй холбоотой тест байна. За гадаад улсын иргэн А нь бол 30 сая төгрөгийн дүнтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг Монгол улсын хэлээр гаргахыг заавдчихэ гэж байна. За тэгэхээр 30 сая төгрөгтэй тэнцэхүйц одоо валютыг Монголоос гадаадын иргэн бол авч гарах гэдэг юм байна. За тэгэхээр хууль заснаар ямар хэмжээний үнэн дүнтэй бэлэн гадаад валютыг Монгол улсын хэлээр гаргахыг зөвшөөрдөг вэ гэж байгаа. За та бүхэн нөгөө өмнөх тестээс сонсон болвол 15 сая дотор байх юм бол окей шууд аваад орчиж болдог. 15-аас дээш байх юм бол мэдүүлээд орж болдог. Тэгэхээр одоо хязгаар тавихгүй байгаас дээшээгээ тэнгууд Монгол улсаас авч гарч байгаа тохиолдолд 20 сая төгрөгнөөс одоо тий доош юуг одоо сая төгрөг болон түнтэй тэнцвүүц валютыг бол мэдүүлээд одоо аваад гарч болно. 20 саяас дээшийг бол зөвшөөрөхгүй. Тийм байна. Бүр хоригддаг юм байна. Хоригддаг тийм. Энэ дээр нь ганцхан одоо бэлэн мөнгө валютаас гадна бит үнэт металл зэрэг ордог юм байна шүү. Тэгэхээр нөгөө нэг чи нэг санаж нэг клип байдаг та шүүдэр зэдэг хаглаад идэг илүү нэг кино байдаг шүү. Нөгөө айгүй нэг тийм баян гадаад хүнтэй суусан чинь тэр хүн нэгээ цүнх бэлэглээд тэгээ тэрээр толгоончлох хятад руу явах гээд идэг байхгүй. Тэгээ тэр цүнхүн яатсан бэ гэсэн чинь нөгөө тэр баян одоо гадаад нөхөр нь бэлэн алт авт гаргаад тэгээ тэр нь одоо ингээ хуулиар хэмжээсээ зөвшөөрсөн хэмжээс хэтэрсэн байсан учраас жүжигцэн шүүдэр цэцэгт гэдэг нь одоо кинон дээр өөр л дүр байсан байна. Тэр хүнд бэлгэлэхдээ ингээд нөгөө тэр түнхнийх нь бүх оосор моосор чимэглэн алтар хийчдэг. Тэгээ яг хэлээр гаргасан чинь шүүдэр цэцгийг яадаг байхгүй баримтлаа хорчдөг байхгүй. Тэр юу тийм билээ шүү. За зэнэс тэр нөгөө гарахад бол лаптуу 20 саяыг мэдүүлээд гарч болно. Тэрнээс 20-оос дээшээ хэтэрчих юм бол авч юу н гарч болтгүй юм байна гэсэн. Тэгэхээр энэ дөрөвдүгээр тестний зөв хариулт нь бол D байгаа. Хуулийн залтал нь 15.4 байх нэ. Мөнгө угаах хуулийн 15.4. За 5 дахь тест рүү орцгоё. А компани эцсийн өмчлөгчийг шалган тогтоох шаардлагатай байгаа бөгөөд эдгээрээс аль нь эцсийн өмчлөгчийг тогтоох дараалалд хамаарахгүй вэ гэдэгж байгаа. За тэгэхээр эцсийн өмчлөгч гэдэг юу нь бол ойлголт байгаа гэдэг компаниуд дээр. За энэ нь бол яг нөгөө нэг айгүй нөгөө инженеэр тайлбарлах юм бол одоо эцсийн юу гэдэг beneficial owner гэдэг. Гэхдээ нөгөө эцсийн тэр үр ашгийг хэн хүртэж байгаа вэ гэдэг. Тэгээ тэр нь болохоор нөгөө яг юм хувь хүн дээр очиж зогсох хэрэгтэй байдаг гэх юм уу те. За тэгээд эцсийн өмчлөгчийг бол нөгөө хууль зааснаар яаж тогтоодог вэ гэхээр нэгдүгээрт бол яг тэр компани хувьцааны дийлэн хэсгийг дангаараа за эсвэл бусадтай хамтраад өмчлөж байгаа хүнийг нь одоо тогтоодог. За тийм хүн хэрвээ хүн юм уу одоо хуулийн этгээд тогтоогдохгүй байх юм бол яг тэр хуулийн этгээд үйл ажиллагааг нь шууд бусдаар удирдах байгаа эсвэл өөрийн тийм ирэхээрээ бусдаар төлөөлүүлээд тэр удирдлагыг хэрэгжүүлж байгаа хүнийг нь тогтоодог. За тэгээ ийм хүн хэрвээ бүр байхгүй байх юм бол хамгийн сүүлийнх нь одоо layer гэх юм уу тэр нь бол нөгөө гүйцэтгэх удирдлагыг нь тогтоогод идэг лөө тэ. Тийм гүйцэтгэх удирдлага бичиж болдог. Тийм юу те. За тэгэхээр энэ тестийн хариултууд бол B буюу хувьцааг эзэмшдэггүй боловч хамаарал бүхэн этгээд дээрээ дамжуулж эзэмшдэг хүн бол ямар нэг байдлаар эцсийн өмчлөх тогтооход хамааралгүй байдаг. Чи тэгээ санаж нөгөө нэг мэдээ явж ирсэн чинь жишээлбэл нөгөө UB Cap Map-д MCS-ийн бас зарим компанид хөрөнгө оруулсан чинь гинт мэдэн дээр нөгөө UB Cap чинь MCS-ийн яа чаргалах хийсэн биш дээ гэж мэдээ явж ирсэн. Тэгэхээр яг эдний нэг жишээ нь юу гэхээр одоо тэр хөрөнгө оруулсан компаниас ингээд цаашаа эцсийн хүн хүртэл явангууд яг тэр компани эцсийн өмчлөгч ингээд хүнл гарч ирж байгаа юм л да тий. Тэнгүүд явахаас манай мэдээ бэлтгэдэг ч юм уу гарууд заримдаа энийг юуг нь жоохон ойлгохгүй ч юм уу тий. Тогтолцоог нь жоохон ойлгохгүй шууд тэр лээс юм байна, энэ лээс юм байна тий гэдэг байдлаар жоохон ойлгоод байдаг. Эцсийн өмчлөгч ер нь бол нөгөө 33 гэл ингээл дээшээгээ явцдаг. Тэгээд тийм болохоор нэг тиймэрхүү юм байгаад таа. За 6 дугаар тест санхүүгийн мэдээллийн албаны даргыг хэн томилж чөлөөлөх хэрэгтэй вэ гэсэн ийм асуулт байна. За тэгээд энэ асуултын маань зөв хариулт, тестийн маань зөв хариулт бол A хариулт. За эрх бүхий хууль сахиулах байгууллагын даргатай зөвшөлтсөд Монгол Улсны ерөнхийлөгч санхүүгийн мэдээллийн албаны даргыг томилдог юм лээ. За хуулийн юм бол 16-гийн 4-т юу залтан байгаа.
өмнөсөн жил нөгөө санхүүгийн мэдээлэл албач өөрөө Монгол банк дотор байгаад байгаа учраас Монголд нэг ерөнхийлөгч байх нэ. За 7 дугаар тест. Аан хуульчаар 4 жил ажилласан. Эдийн засагч мэрэгчлээ банкны салбарт 10 жил ажиллаж байгаа. За тэгээ ипотекийн зээлтэй юм байна. Тэрийг бол сар бүр төлөөд явдаг. За тэгээ тэрээр санхүү мэдээллийн албаны дарга болохоор хүсэлтэд өгсөн гэсэн нэг ийм одоо өгдөл өгч байгаа. За тэгээд яг асуулт нь бол санхүү мэдээллийн албаны дарга нь хууль зааснаар ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ гэсэн ийм асуулт байгаа. За тэгээд хуулийн 16-гийн 5 зааснаар бол санхүү мэдээллийн албаны дарга нь за банк санхүү эсвэл хууль зүйн салбарт 5-аас доош жил ажилласан. За тэгээд зээлийн болон батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн үргүй байх ёстой гэсэн ийм хоёр л шалгуурыг тавьд юм байлээ. Тийм. За тэгэхээр хоёулаа бол ерөөхдөө нэг 2 жил гараа ажиллаж баг санхүү мэдээлэл дарга болох юм шүү. Хууль зүйн салбарт 5-аас доош ажилласан да. Яа, өтөрсөн үйл төлбөргүй байх хэрэгтэй байна шүү дээ. Тэр хүртэл зээл тавиад нөгөө хөтрүүлчихгүй тий. Гэтэ нэг сонио юм байна те. Хуульчаар 4 жил ажилласан эдийн засагч мэрэгжилтэй. Гингүүт гэж. Банкны салбарт 10 жил ажиллаж байгаа хэрэг энэ хүний хувьд бол ер нь шаардлага хангагдсан гэж үздэг тий. Хангагдсан. Тэнгүүтээ Мэнхүү харин хуулийн сургууль төгсчөөд эдийн засгаар дахиад сурсан юм бол хуулийн сургууль төгсчөөд эдийн засгчаар ажиллаад байгаа юм болов. Яг яасан бэ? Хэцүү өглөө. За нэг 8 дугаар тест. За тестийн өгдөл нь бол за аана санхүүгийн мэдээллийн албаны хянан шалгагч шинжээч болох сонирхолтой гэж байгаа. Дарга биш санхүүгийн мэдээллийн албанд тийм шинжээчээр ажиллах сонирхолтой. За тэгээд санхүүгийн мэдээллийн албаны хянан шалгагч шинжээч нь хууль заасан ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ гэдэг ийм одоо асуулт байгаа юм аа. За тэгэхээр нөгөө санхүүгийн мэдээллийн албаны даргад нь хуулиараа шаардлага тавихаас гадна одоо энэ хянан шалгагч шинжээчд нь хүртэл шууд хуулиар нь шаардлага тавиад өчтдөг юм байлээ. За тэгэхээр хуулийн 16-гийн 6 зааснаар бол санхүүгийн мэдээллийн албаны шинжээч нь ямар шалгуурыг хангасан байх вэ гэхээр банк санхүү за эсвэл хуулийн салбарт 2-оос доош жил ажилласан. За тэгээд түрүүнийхтэй ижилхэн нөгөө зээл болон батлан даалт янз бүрийн баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа төрсөн үргүй байх ёстой гэсэн ийм хоёр шалгуурыг тавьж байгаа. Тэгэхээр 2 жил тэгээ үргүй байх ёстой гэдээ бол өчөж болно. Дарга нь бол 2 жил, дарга нь 5 жил тэгээ үргүй байх ёстой. 2 жил ажиллаж шинжээчээр нь ажиллаж байгаа. Шинжээчээр 3 жил ажиллаад дарга болчих юм шүү дээ. Бас тийм. За тэгээ битээр бол ямар нэгэн байдлаар үргүй тэгээд 2 жил ажилласан маа шүү. Битээрийг санхүү мэдээлэл албаны шинжээчээр авахаар бол холбоотой. Тэр шаардлага бол хангацыг ихний байдлаар. Хуулийн шаардлагыг бол хангацжээ гэдэг. За 9 дахь тест рүү хэдэл орцгоё. За аан сүүлийн 2 жилийн хугацаанд санхүүгийн мэдээллийн даргын одоо албан тушаал томилогдоод тэгээд ажил үргээ бол хуулийн дагуу гүйцэтгэжсэн. За гэхдээ гадаад улсад суралцах болсон гэдэг ийм шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэд одоо шаардлагатай болсон. За тэгээд түүний оронд болохоор Б хууль заасан шаардлагыг хангаж байгаа. Тэгээд бас одоо санхүү мэдээллийн албаны дараагаар томилогдох хүсэлтэй байгаа. За тэгээд энэ асуулт нь бол яг бол асуулт юм шүү дээ. Тэгээ юу гэж байгаа гэхээр санхүү мэдээллийн албаны даргаыг хэн томилж чөлөөлөх хэрэгтэй вэ гэж байгаа. Тэгээ нөгөө түрүүн томилгыг нь ярьсан шүү дээ. Тийм нөгөө 6 дугаар тестэн дээр тийм 6 дугаар тестэн дээр ярьсан. Тэгээ энэ дээр бол яг хуу чөлөөлөхийг нь асуугаад тах шиг байна. Гэтэ ерөөхдөө логик нь бол адилхан хуулийн заалт нь бол адилхан 16-ын 4 зааснаар эрхгүй хууль сахиулах байгууллагын даргатай зөвшөлтсөд Монгол банкны ерөнхийлөгч бол яг томилж чөлөөлдөг ийм бүр хэрэгтэй. Эрхгүй хууль сахиулах байгууллага гэж чиний юу гэлээ байгаа юм бол заавчлаараа энийг бол нэг байгаа шүү. Таас нь яг судлаагүй хуультай гал тулгаж харсан. Өөртөө бол мэдээд. Энийг та бүхэн судалж тогтоогоо. Коммент та нар ч гэсэн маш жоох юм хийлтэй. Та бас зүгээр те энд юм сонсож байхаар жоох ажил хөдөлмөр хийгээд саяны тэрний эрхгүй хууль сахиулах байгууллагыг олоодох. Tas цагдаагийн ерөнхий газар хэлээ. За 10 дугаар тест рүүгээ орцгоё. Аан санхүүгийн мэдээллийн албаны хянан шалгагч шинжээч болох сонирхолтой боловч тэрээр нөгөө санхүүгийн хүнд нөхцөл байдлын улмаас сүүлийн 6 сар ипотекийн зээлээ төлж чадаагүй. За тиймээс нөгөө зээлийн мэдээллийн сангийн хар чагсаалтанд орж байгаа гэдэг. Энэ хар чагсаалт гэж хэлээрээ байхгүй үстэй. Тийм зээлийн ангилал зүгээр өөрчлөгчдөг үстэй ингээд нөгөө хар чагсаалт гэж бүр яг байд юм уу? Байд баха. Ингээд хүмүүсийн нэрийг ингээ хар заасан дээр болгоно гэж. Би нөгөө энийг хар чагсаалтад оржээ гэл тэгэхээр ямар фатфин чагсаалт гэсэн. Энэ нөгөө нэг жоохон юуны сарал чагсаалт энэ төр гэдэг шиг. Тийм нөгөө хэллэгээр нь биш зүгээр юм олон нийтийн ярьдаг юм юугаар тесттэй зохиоц юм болов уу гэж бодсон. Тийм хар чагсаалт гэж байдаг баха нөгөө нэг
тэр муу зээлдэгч харж ихсаалтанд орсон хүмүүсийг нэг удаа өршөөлөө гэдэг мэдээ яваадсэн үстэй чөлөөлөлт чөлөө. Тэгээ ерөөхдөө харж ихсаалтад орчжээ. За тэгээд санхүүгийн мэдээллийн албаны хянан шалгах шинжээчээр томилох хүсэлтэд этгээд нь хугацаа эцэрсэн үр зээлтэй байж болох уу гэсэн ийм асуулт байгаа. За өмнө ярьсан тайлбарлалаа болох уу гэдэг хариулт буюу C хариултын зөв. За тэгээ хуулийн заалт нь бол 16-гийн 6-гийн 2 байгаа шүү. За ингээд сүүлийн тест буюу 11 дахь тест мөнгө авах болон терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх хуулийн сүүлийн тест байна. За тест нь юу гэж байгаа вэ гэхээр Иргэн хаан сүүлийн 1 жилийн хугацаанд нэгэн гадаад улсын халахвч банктай харилцаа тогтоож хэд хэд удаагийн гүйлгээ хийжээ гэж байгаа. За тэгээд асуулт нь бол яг хууль зааснаар халахвч банк гэдэг юу гэж тодорхойлдог вэ гэж байгаа. За хуулийн 3-1-7 буюу яг нөгөө нэр томьёоны тийм тайлбарт зааснаар бол A хариултын зөв халахвч банк гэдэг нь юу гэж тодорхойлсон бэ гэхэд тэгэхээр гүйцэтгэх удирдлага болон үйл ажиллагаа нь тухайн зөвшөөрөл авсан. За эсвэл бүртгүүлсэн улстай боддоор оршдоггүй гэж байна. За тэгэхээр нөгөө яг үйл ажиллагаа явуулж байгаа тийм явуулдаггүй гүйцэтгэх удирдлага болон үйл ажиллагаа нь тухайн улстай зөвшөөрөл аваагүй эсвэл нөгөө боддоор тийм байдаггүй. Тэгээ эсвэл тусгай зохицуулалттай ба нэгдсэн янз шалгалтанд хамрагддаг санхүүгийн байгууллага хамаардаггүй банкийг гэдэг. Тэгэхээр нөгөө одоо чинь манайх бол банкудад Монгол анх хяналт авдаг гэдэг ч юм уу те Монгол анхаас зөвшөөрөл авдаг гэдэг шиг одоо ямар нэгэн байдлаар зөвшөөрөл аваагүй. За тэгээд нөгөө юм нэгдсэн юм хяналт ямар нэг байгууллагын хяналтад байдаггүй тийм банкыг халахвч банк гэж хуульд тодорхойлсон байгаа. За тэгэхээр энэ хүрээд бид өнөөдөр авилгын эсрэг хууль болон мөнгө угаалт терроризмыг санхүүжүүлэлтэд тэмцэх тухай хуулийн 10.11 гэдэг нийтдээ 21 тестийг та бүхэнд ажиллаж үзүүллээ. Тэргээ ажиллах талаар тагаас төсөөлт таасан баха гэж. За тэгээд энэ үрээд ер нь л өнөөдрийн минь дугаараас дууссан. Бид хоёр төсөөлөлтөө нэг 20 минутын айгүй хөрхэн товч дууралж байгаа гэсэн чинь арцгансаар бүр бараг 40 минут болгоод хийчлээ. За тэгээд дараад нь яг үнэтэй төстэй 2 дугаар бидэд бэлтэж байгаа. За тэр нь нөгөө нэг дугаар нь бол хашд малтмалын хууль болон банкны хуулиар бэлтгэгдэн. За дараагийн дугаар нь бол мөн цаасны зах зээлийн тухай хууль болон зөвшөөрлийн тухай хуулиар гэдэг ингээд ерөөхдөө үнэтэй төстэй 2 дугаар нэмэлтээр орохоор байгаа шүү. Тэгэхээр та бүхэн тэр дугааруудыг мань бас хүлээж авч сонсоорой. За тэгээд өнөөдрийн дугаарыг сонсонд баярлалаа. Тоглоомжгүй тэгээд бид хариултаас дүрсэн тим юм шүү гэж ажилтсан хүмүүс байх юм бол комент үлдээгээрэй. Бөөндөөс тахын бэлтий. Тэгээд өөрөөс ажилчин тэстэл хариултын шидээрэй гэж. Бөөндөө ярилцаж болно шүү. За баярлалаа. Баяртай.